За сайн мэцхан уу. Сайн мэцхан уу. Ингээд 2 дугаар курсын үед Сумьяга ангам хоёроо. Заахсан танилцсан түүх 9 сарын 22-нд байсан да. 1-р курсын одоо яг жилийн өмнө да. Тэгээд англи хичээл дээр нэг групп болоод би группийн ахлагч болоод хүүхдүүдийг фэйсбүүкийг олж авч явах та. Хамаагүй бисиг болж байгаа. Тэгэл хэлцэх түүх хэлсэн юм да. Тэгээ манай маах танилцахдаа чат хичээхдээ сайн юм уу жахгүй зүгээр шууд юу хийж ий гэж орж ирсэн байдгийн. Наах Сумьяг хараад айгүй өндөр залуу байсан. Нүдэнд дулаахан цагаан өрхөн залуу байсан да. Ямар хөөрх юм бэ гэж бодож ирсэн. Миний хувьд бол амар гоё хоолойтой. Хоолойны хувьд таалагдсан шүү хэрэг. Тэгээд нүдний амар гоё. Амар оймор орц амстай байхгүй. Яг сормос нараад итгэж байгаагүй. Сормос наац юм шиг тийм орц сормостой. Төрөлхийн яг орц сормостой. Анхны болцоо бол яасан юм. Би чат чи битээс нэр хэсэг чатлсан юм. Нилээ удаан чат. Нилээ удаа жоох. Сагдаа зэрэг явахсан чат бичээд орой би уул зээд. Тэгээ гэрийнхэн гадаа орой очиж. Яг романтик яг намар зээ. Шигэд ингээд дуулсан чи бороо орж бороо шивэрч юм. Тэгэл битэр анх нь орцсон л анхны болцоо өрнөжсэн да. Юу чирлээ. Битэрийн яг ингээд хүмүүс чинь танилцаад нэлээд удаан бие биентэйгээ харьцааны нэгийг таньж мэдчихэж бас үргэлжлэн явагддаг шүү дээ. Бит хоёрын хувьд болохоор энэ аюу хурдан явагдсан. Бараг л ингээд анх бие биенийгээ харахтаа л ер нь бие биендээ анхны харьцаар дурлсан гэж бас хэлж болно. Тийм учраас анхнаасаа л бие биедээ ингэж амар татагдчихсан болохоор тэгэл яг нөгөө хүний гэсэн сэтгэлтэй байгаад байгаа болохоор л ингээд бит хоёрын харилцаас юмс цааш өрнөж уул гэж тодорхойлно. Яагаад гэвэл дэрэгтэн хахад яг л эмхтэн хүн чинь аав шиг нөлөөлөхтэй хүний дэргэд яхаг илүү хүсдэг шүү дээ. Тэгээд хажууд нь хахад аюу төвшигтэй дулаахан гэр хүний ноён нуруутай учраас нь яг уул гэж хэлнэ. За хамгийн гоё дурсамж бол мэдээж Японд байсан. Тэгээд битэр сая 1-р курсын төгсөөд тэгээд зун нь битэр төлөвлөж байгаа. Энэ бол баг өвлөөстэй. Өвлөөс битэр Япон 100 хамт юм төлөвлөсөн юм тест төлөө биелүүлээд хамтдаа Японд очиод тэнд очиод Японд цагийн ажил хийгээд олсон мөнгөөрөө тэгээд зугаалаад ирээд төлбөрөө хийгээд Японд л аягүй гоё байсан та. Ер нь тэгээд Сумьятай хамт байгаа хормжуулгын хамгийн сайхан. Тэр дундаас л мэдээж Япон хамт ээж аваахаа зөвшөөрлийг аваад хоёр бие дагаад ирээд өөр улс руу явна гэдэг бол бид хоёрын хувьд аягүй том алхам байсан. Тэгээд тэнд очиод яг нөгөө хүний нутагт болохоор яг хоёр биенээ л гэдэг юм байлээ л тий. Тэгээд улам илүү нөгөө энэ хүн яг ямар хүн юм бэ? Надад хэрэг сэтгэл гаргах юм байна гэл илүү таньж мэддэг болсон. За мэдээж хэрэг хайр гэдэг бол нэг итгэл, миний хүндлэх, тэгээд бас төвчээр. Гамаа миний хувьд бол анхны хайр байхгүй. Ер нь бол яг тэгж боддог. Яг үнэ хэлэхэд бол би хэзээ ч өмнө ингэж тэгж удаан хийж үзээгүй. Удаа анхных одоо би анх удаа л гамаа тэгж удаа өрхөд жил 2 жил болж байна ингээд. Энэ хугацаанд юу ойлгосон бэ гэхлээр хэн төвчээртэй байсан хамгийн ад жаргалтай амьдарч хайртай хүнтэй хамт байж. Энэ бол хайр гэдэг нь төвчээр. Хин хамгийн галзуу вэ? Би байна. За хин хамгийн халамжтай вэ? Би лахстай да. Яг тийм. За хин хамгийн хүүхдэрээ вэ? Санагдаж гэнэ. Хин нь хамгийн дураараа вэ? Дураараа. Чиш. Дураараа хизаач. Чамаа хэлж дүү. Мэдгүй. Би нэг дураараа биш. Би дураараа. Чи чамд дураараа штэ. Хин хамгийн ааштай вэ гинэ. Яг хоёр. За хин хамгийн заваан бэ гинэ. Нэг
За. Хэн хамгийн мэдрэмжтэй вэ? Тримштэй. Хиния. Ямиг хэмрээ. Хэн хамгийн их мөнгө өрдөг вэ гинэ? За. Нэг хэмрээ. Чи мөнгө их өрдөг шүү. Хүчээр. Тэрийг анзаардаг юм уу? Чи фитнес гэж зөнгөө мөнгө өрөөл. Тийм ээ. Би фитнесгээ мөнгө их мөнгөөр өрсөн шүү. Тэгээд тохоо болох Валентины нэг асуулт тавих гэж байна. Үргэлж байна.